За миний хувьд бол боловсрол телевиз хөлөөгөө пикчерстэй хамтарч ажиллаад олон жил болжээ. Тэгэхээр яг энэ уран бүтээл бол хөлөөгөө пикчер боловсрол телевизтэйгээ ажилласан 4 дахь одоо ангит кино маань байна. Агаар! Мотор! Чи ус зөөд. Аа? Чи ус зөөд. Очроо зөөж идэв. Аа, битэл та. За Хөлөөгөө Pictures кино компани 2016 онд боловсрол телевизийн олон ангит кино баг дээр суурилж байгуулагдсан. За анх одоо 2013 оноос мөрдөгч 3 найз нэг 2 олон ангит кинороо одоо орсноос хойш л энэ дараагийн бүтээн амьдрал кино маань бол одоо манай 7 дахь олон ангит киноц болж байна. Киноны маань нэр бүтээн амьдрал. Тэгээд яг нэг гэр бүлийг тойрсон энэ амьдралын зовлон жаргал, баяр гуниг бүхнийг харуулсан тийм драма чиглэлийн кино байгаа. Оног бүгд ирлээ. Маа Ингээ баярлалаа. Яхта чи ингээд пен хин. Аса наа чи бүгс байхад харин сум энэ хэвцээ байна шүү дээ. Тийм үү? Энэ ч утгаараа биднээс бас бэлтгэл ажил, зураг авалтын хугацаа, уран бүтээлчдийн ур чадвар нэлээд их шаардаж ажиллаж байгаа. За бид бүхэн 24 ангитай уран сайхны киноныхоо бэлтгэл ажилд 6 сарын хугацааг зарцуулсан. Тэгээ бүтээн амьдралынхаа төлөө зүтгэж байгаа нэгэн бүсгийн хувь тавилангийн тухай өгүүлэх юм байгаа. Хүй сайн байна гин дөө. Сайн байна уу та? За, юу байна? Тайванда ажил сайн уу? Сайн. За нөгөө ах нь уу? Хий. Байцаа авна. За. Энийг тавьчих юм уу? Байцаа 1500, 3250. За, эгчтэй 4500 өгчөө. За, ажил нь сайн уу? Сайн. За. 3000 ах болно үстэй. Юу ээ, хэлэн 1500 гэдэг чинь чи одоо. За яах вэ? Ер нь оног солиороод ах юм аа. Би ер нь яриа өгмөөргүй байна. Тэгээд энэ киноны гол дүрд жижигчин оног биднээс сонгосон. Хана. Өнөөдөр ажиллаад хараад ирж дээрээ заяа. Энэ дүрийг сонгоход бас нэлээд их цаг хугацаа орсон. Яагаад гэвэл энэ 24 ангит киноны гол нуруу Жанжин шугам. Тэгээд энэ дүрийн одоо тэр сэтгэл зүй тэр одоо сэтгэл хөдлөлийг гаргах жүжигчин бол нэлээд ур чадвартай, чадварлаг, маш их тийм мэдрэмжтэй тийм жүжигчин байх хэрэгтэй гэж бид хоорондоо ярилцсан. Энэ хараа бэлгтэй. Яра кака. Яра. Кака. Кака. Яна чадах болов гэсэн айгүйх айцтай байсан. Олон ангит кинонд өмнө юусэн явж үзээгүй. Тэгээд маш том хариуцлага над дээр тулж ирсэн гол дүр баг 400 дийстэй гэхлээр айц тавцсан хамгийн ихлээд. Бид энд хоёр жагуу үг тоглож байсан хараагүй юу? Тэгээд магадгүй ономтой би бол урд нь ганц хоёр уран бүтээл дээр хамтарч ажиллаж байхад энэ бүсгүй ямар их чадварлаг, ямар их авьяаслаг болохыг нь олж харсан болохоор би бол бүр сэтгэл хангалуун байгаа. Тэгэхэд манай оном бол биднээс итгэлийг алдаагүй маш хүчтэй, маш чармаалттай энэ кинонд оролцож байгаа, тоглож байгаа. Яахаа! Оноо яваа! Онон гэхээсээ энэ чинь ерөөсөө номын юм биш үү гэж бодогдохоор тийм хэмжээнд тоглож байгаа. Тийм муухай зүг. Миний хувьд бол надаас маш их юм ажиллагаа шаардсан дүр байсан. Одоо харин сүүлийнх нь онгоц буух гэж байна. Эндээс гарч ирэх нүг хараад байгаа. За кино зохиол хамгийн анх хүлээж аваад төрсэн сэтгэл бол би хамгийн ихэнд жингээ маш их хаях шаардлагатай байна гэж бодсон. Яасан гэхээр би нэг 3 дахь хүүхдэд төрүүлээд миний жин бараг 80 кг хүрсэн байсан. Тэгээд яаралтай хугацаанд 100 надад ерөөсөө сумьягч маань надад ерөөсөө
20 нэлээ илүү хэл хаях тушаал өгсөн. Тэгээ би за ямар ч байсан зохиолоо гүйцэд уншиж үзье. Тэгээд танилцъя. Бол турах арга хэмжээ нэлээ эрчимтэй авсан. Тэгээд зохиол авсныхаа дараа намрын уулзалт зураг эхлэхийн өмнө уулзалт хийхэд манайхан нам бүр шоконд орсон шүү. Чи яаж ингэж торч чадваа? Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүн ялангуяа жүжигчний мөрөж сонгосон эмэгтэй хүн бол өөрийгөө маш их дайшлах хэрэгтэй байсан. Би жоохон бахтаа. Та гуравт бүх хоолой шавхаж өгчгөө. Шал өөрийн бодож өөрийгөө тайлбарлуулдаг байлаа. Өөр хүүхэдтэй болчих. Чи надад салаад өгч идэх үү? Гэхдээ миний ань тэр үгийг хэлчихэд уучлахгүй маар л байгаа тий. Зоргоо гэж ирэл манай гол дүр. Зоргоо гэж дүр дээр бол манай эрхмээ ажиллаж байгаа. Тэр гурав орж байгаа шүү. Манай гурав орж байгаа шүү. Эрхмээг ямар их дайчин, ямар их хүчтэй жүжигч юм бэ гэдгийг бол мэднэ. Бас яасан. Би ч юм хэлээ үсттэй. Миний амьдрал битгий оролцоо өөрсдөө хичээ мэдв. Үнэхээр сэтгэл догтлуулсан бас айдас төрсэн тийм зохиол дүр юм шиг санагдсан. Өөрөө одоо юу гэдгийг шунан дурлаж одоо энэ дүр дээр одоо тоглохыг бол маш их хүсэж байсан. Тэгээд энэ уран бүтээл дээр бол одоо ингэ ажиллаж байгаадаа маш баяртай байна. Би чамайг харахыг хүсэхгүй. Би чамд харах хүрч чадахгүй тийм үзэн ядж өгнө гэдэг хахад чамд эмэгтэй хүний бардам зан алгуу. Би чам дахиад хэлье заа юу. Би чамайг үзэн ядж байна. Чамайг харахаар миний дотор арзагнаад байна. Ойлгож байна уу? Яг энэ төрөл жанрд одоо тохирсон тоглолтуудыг бол гаргаж чадаж байна. Тэр ч утгаараа одоо хувирч чаддаг жүжигчин гэж би бол эрхмээг хэлээ. Арай. Сүүлийн үед одоо телевизүүдээр гарч байгаагүй тайзны уран бүтээл дээр ч гэсэн хийж байгаагүй тийм онцлогтой кино гэж миний хувьд бол бодож байгаа. Бас нэг гол дүр бол одоо ундрам гэж оройл бий. Энэ оройл бол манай гол дүр Номингийн төрсөн дүү. Яасан та нэрийг хэлэл таних юм уу? Би танаа найз нарыг бүгдийг таних штэ. Хий. Манай ажлын хүн Сонирхолтой тоглоход бас эйдрэтэй тийм дүр байгаа. Тэгээ энэ дүр дээр манай золоо бол өөрийгөө 100% дайчилж, өөрийгөө эвдэж, өөрөөр илэрхийлэх гэж ажиллаж байгаа. Миний охин ирнэ гэж хэлэхгүй яасан. Энэ эмэгтэй гэрээ үчлэгч шүү. За 7 хоногт 2 удаа ирээд гэр цэвэрлээд угаалган муугаалгаж хийгээд явна. Дэлгүүрээс захих юм байвал бас хэлчихэж байгаарай за. Гэрийн үйлчлэгчээ. Би энэ хүнээр яах юм бэ? Анх киноны санал ирээд зохиолынхаа ерөнхийдөө утга санааг бас сонсчоо зохиолоо уншичаад бас жоохон айжл байлаа. Үнэн завгүй хүү юм аа. Гэрийн ажил, цагийн ажил дээрээс нь ахыг гээд. Золоогоо бас арай өөр төрхөөр харуулахыг хүсэж байгаа. Сэтгэлийн далд тоглолттой тийм дүр. Тэрэн дээр манай золоо амжилттай тоглож байгаа. Хичээд юм болч. Арай хүргээх. Үргэх цоцсон юм бэл. Тэгээ киноны маань гол дүрийн дүү уурхаачин болоод уурхаад ажилд ордог. Тим хэсэг одоо кинон дээр маань байдаг зохиол дээр маань Жидийтэй одоо ч өөрөө харна. Уурхаан зүгээс манаас зөндөө юм хийсэн. Тэгээд хүмүүс энэ уурхаа дээр хэсгийн зураг авалтыг Монголын хамгийн том бүтээн байгуулалт өрнөж байгаа газар авахыг хүссэн. Тийм ч учраас оюутлогод санал тавиад тэгээд энэ зураг авалт маань оюутлогод 14 хоногийн турш үргэлжилсэн. Хүүн байна. За боловсрол телевизээс хийж байгаа бүтээн амьдрал кинон дээр хамтарч ажиллах хүсэлтийг оюутлог компани маань хүлээж аваад тэгээд уурхаан талбар дээрх зураг авалтууд маань үргэлжлэж явж байна. манай багшилттай энэ тас ирээд манай багш ирээд ингээ хаасан очроо тэнцээ байгаа байхгүй. Очроо гараад ир. Тэнгүүд очроо ингээд. За ингээд оюу толгой гэдэг энэ нөр их бүтээн байгуулалтын газар ирээд зураг авалт явагдчихэ. За баталтай баяр хүргэе. За дараагийн төгсөгч үнд машин хэсэг засварч нар төгсөгч Намдингийн очроо. Бүх
бүх юм журамтай, дүрмтэй, айхтар тийм хариуцлагатай тийм газар байт юм байна. За уурхайн дөрвөн журмын дагуу 10 хоногоос илүү хоног дуурхай дээр барьж байгаа хүмүүс маань тодорхой хэмжээний сургалтууд суух шаардлагатай байдаг. Чи гэдэг нэг юм ажиллаж байгаа бүх хүмүүс танилцаад хийг ажиллагаа танилцангууд хариуцж durаад тэгээ ажиллагаа. Том техникүүд хоёулаа засвар үйлчилгээ хийн шүү дээ. Open pit буюу ил уур газар орсон байна. Киноныхаа зураг авсан хэлж дангаа гэж ахлах ажилтны төвд тоглож байна. Харин бас эрүүл мэндийн хамгаалах дүрм журмуудаас харилцаад ажилласан шүү. Тэгээ бүгдээрээ аюулгүй ажиллагаа сайжруулж ажиллая шүү. За ингээд хамтдаа Миний одоо тоглож байгаа дүр маань болохоор дөнгөж одоо сургуулаа төгссөн эдэр залуу хоёр толгой дээр одоо мэрэгжил сургуулийн төвд суралцаад ажил амьдралын гарааг эхэлж байгаа ийм залуугийн дүр дээр ажиллаж байгаа. За ингээд засварын шалгачихна. Жүлээд орж байгаа юм. Энэ удаа бол бид нар одоо киногаа Unitel Group-ийн Nomadia Pictures-тэй хамтран бүтээж бас одоо хоёр талаас хөрөнгө оруулалт хийж байгаа. За мөн Шунхлаа Group, Голомт банк бас төслийн ивент чигчээр ажиллаж байна. Видео хамгаалалтаа та гуравт бүх холоо шавхаж өгчгөө шал өөрийн бодож өөрийгөө тайлбарлуулдаг байлаа. Зэрэг өөр хүүхэдтэй болчих. Чи надад салаад өгч өгдөг. Гэхдээ миний тэр үгийг хэлчихэд уучлахгүй маярлаа тий. Манай аавд Монгол Улсын гавьяа жүжигчин Төмөр Хуйг буюу Оёгоо ах маань тоглож байгаа. Би хоёр дахь удаа боловсрол телевизийн бас бүсгүйчүүд харийг хүссэн дээр Оёгоо ах манаас манай аав болж исэн юм билээ. Би одоо ингээ Оёгоо ахтай хоёр дахь удаага аав охин бол тоглож байгаа. Том дуурчдаг. Манай хадам ээжийн дүрд маань Монгол Улсын гавьяа жүжигчин Үлзийх өгч маань байгаа. Устаа цог би авцрах юм уу? Тэг. Чадахгүй заяа. Үйл хөдлөх суучлаас ярьж илээ. Байраа зарах хിവэрээ юу гэд. Гэтэ би одоо юу гэж хэлэх вэ? За бидний дүр бол одоо хадам ээжийн дүр байгаа. Жүжигчний хувьд бас ажиллагаа шаардсан. За тэгээд нэлээд одоо сонирхолтой дүр гэж хэлж болно миний хувьд бол. Ажилтаа явахдаа ингэж гойж боддог юм. Чи нөхрийнхөө өөр хүнтэй болсон гэд бас дойроогаад гадуур тэлэх гээд байгаа юм шиг үстэй. За тэгээ кино групп ерөнхийдөө Мөөжиг ах маань, Ирхмээ ах маань, тэгээл Навчаа агч маань байгаа, Отгоо агч маань байгаа. Загвар өмсөх сарнай тоглож байна. За мөн жүжигчин золоо гэх мэт маш олон уран бүтээлчид энэ кинонд бол оролцсон тоглож байгаа. За тэгээд түүнээс гадна маш хөөрхөн хоёр авиаслаг жоохон охин тоглож байгаа. Энэ хоёр маань би одоо хөндлөнгөөс уран бүтээлчийн хувьд хараад сууж хахад хоёр охин маань маш хөөрхөн жүжиглж байгаа. Тэ хүүхд тараад өгөөч. Ээж байхгүй штэ. Ээж нь хайцсан. Мэдгүй хоол бэлтэж өгчөөл явцсан. За бид хоёр сургуульд явлаа. Баяртай. Ах нөө шалгаруулалтанд ирэхэд зөндөө энэ том жүжигчтэй хүүхдүүдээс болохоор би тэнцэхгүй байх гэж өөртөө юм санагдчихгүй байсан. Тэгээд яг ороход нөгөө нэг амар сандарсан. Өөрийгөө ингээл бүрэнд ажиллаад орно л гэж бодож байсан. Тийм олон хүүхдэд шалгалтанд баярлсан. Тэгэл тэнцлээ баяр хүргэе гэхэд би бүр амар дотроо баярлсан. Давталсан, бас сандарсан. Яаж энийг хийж чадах вэ гэж бодсон да. Ямар гоё тоглоом бэ те? Тий. Би тэрд авч болов. Харин ямар гоё юм бэ? За. Хол яах вэ? Кинон дээр тэг яг ориг жирэмснээрээ тоглож байгаа. Тэр үл айгу онцлог байлаа. Хүмүүс чинь гидс хийж. Тэгтэл би чи бүр яг энд бэлдэж яагаад эртнээс яг кинонда тааруулж жирэмсэн болно гэдэг үл энэ бол их нарийн юм бэ. Миний охин ийм хүнийг эр нөхрөө гэж бити бодож өгдөг. Энэ удаагийн 24 ангитай кино бол нэлээд бас биднээс ур чадвар маш их төсвөр төвчээр шаардж байгаа. Энэ уран бүтээл маш олоолаа ажиллаж байгаа учраас гарын нийлэн уран бүтээл маш сайн явж байна. Тэгээд тэр нөгөө смолт нь орчих хэрэгтэй байхгүй юу? За. Тэгээд смолт нь эндээс цаанаас бүтээж байгаа юм ямар ч хөдөлгөөнгүй байдаг. Тэгээ ингээд зааж магаад наашлаа ингээд гүүнгүүд ирлээ. Явуулахгүй. Тэгээ ингээд дагуулад ирэх байхгүй. За. Тэгээ явуулсан.
Тэр смокинг үүдээ аав. Окей? Ялангуяа олон ангит кино бол олон сценүүд нь хоорондоо ингэж уялдаж ингэж явдаг л да. Тэгэхээр энд гаргаж байгаа найруулагчдын баг, зурглаачдын багаас гаргасан их уран сэтгэмжүүд бол их орсон байгаа. Чи сууд энэ даанс сууж болно шүү дээ. Наач бодлоо шүү. Энд сууж байна. Манай энэ кино багийнхны хувьд бол анхны өдөр мотор дуурснаас хойш дуусан дуустал ерөөсөө нэг ч чанар амралтгүй яваа. Манай энэ оператор, зураач нар, туслах, гэрэл, техник бүх хүмүүс. Энэ кинонд ажиллахдаа Эрхэн Баяр гэдэг одоо шинэ залуу гэрэл төлөгч залуутайгаа хамтарч ажиллалаа. За манай залуугийн мэдрэмж, за гэрлийн тэр өнцөг одоо тэр гэрлийг харж байгаа тэр уран сэтгэмжүүд нь үнэхээр гоё байлаа. Бид нар энэ кинонд маш олон гоё гэрлийн шийдлүүдийг гаргаж өгч чадсан гэж бодож байгаа. Энэ байр аюурын байраа гэж гэрчлэх гэрчилгээ энэ байна. За бид нар одоо зургандаа гарах чинь. Хөвсгөлд ирсэн ихний өглөө. Давай руги. Ер нь кино группийн маань хажуу байгаа учраас бас надад айгүй дэмтэй. Тэгээ сайхан байгаа. Зураг авалт бол маш сайхан болж байгаа гэж би бодож байгаа. Өнөөдөр манай группийн нар мантаас өмнө 6 цагийн үед хурж ирж айгүй гоё зураг авсан. Тэр нь гэхдээ яг жүжигчний хувьд оногчдын хувьд бол хүн сценүүдийн хувьд боловч зураг авалтын яг нөгөө орчин болол ёо үнэхээр гайхамшигтай гайхалтай. Одоо удахгүй кино маань дийлэгцээр гарна. Тэгээ үзэгчдийн хүртэл таашаалт нийцсэн кино болох гэдэгт жүжигчийн хүний хувьд бол айгүй дотроо найдлага тавьж байгаа. Энэ киног үзээд нэг л зүйлийг ойлгож ил байвал болоо. Кино үзээд их нэртэй очдөг байсан цагаа урагшлуулж гэр бүл рүүгээ яарах ч юм уу. Тэ? Ийм мэдрэмжийг авсан хүмүүс авч ил байвал манай киноны хэлэх гэсэн санаа бол боддоо очижээ л гэсэн.